Сайн бацхан үзэгчтэй үлзийдлүүдтэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ өглөөний мэндийг хүргэж байна. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгчтэй үлзийдлүүдийн энх өглөөний нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Зайран Даваа Самбуурагд ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу. Өглөөний мэндийг хүргэе. Сайхан сонсож байна уу? Зуны ихээсээр гарчлаа. Зуны ихээсээр гараад бас сайхан байна. Дүүдэж гисэн бас ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. Хоёулаа өнөөдөр мэдээж бөөм мөргөлийн шашны тухай. За бөөм мөргөлийн шашны ер нь эцсийн үнэн нь юу байдаг юм бэ? Хүнд ер нь ямар байх тухайд заадаг юм бэ гэдэг талаас нь илүү яриагаад төлөв үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэхийн тухайд одоо мэдээж хүлээ эхлээд таны одоо хүүхэд багнаас. За тэг анх бөөм мөргөлийн шашинтай холбогдож исэн энэ үеэс эхлээд яриагаа эхлэе гэж бодож байна. За намайг Даваасан бөө гэдэг. Одоо бүлүүд 30 жил болсон байна. 20 настайгаас энэ Онгод тэнгэрийн замд холбогдчихжээ. За тэгээд одоо бөөм мөргөлийн замаар яваад одоо бөөм мөргөлийг одоо ойлгохын тулд бас нэлээд их чамаагүй их бэрхшээл тий саад дотор бүгдээ тохиолд юм билээ. Тэгээд хамгийн гол бөө хүн чинь өөрөө л эхлээд хүн байх хэрэгтэй юм байна. Тэгжээж тэр бөөм мөргөлийн одоо хүч Онгод тэнгэрийн хүч чадлыг яг тэр хүчийг л ерөөсө ард түмэнд хүргэж өгөх тийм л очиж шалтгаан байт юм билээ. Ингээд болохоор тэгээд одоо бөөм мөргөлийн одоо бөөм мөргөл шашин биш шүү дээ. Тэгээд бөөм мөргөл Монголын бөөм мөргөл. Бөөм мөргөл чинь болохоор ерөнхийдөө ард түмний төлөө зориулагдсан тийм ээ. Байгалийн одоо хүчин зүйл одоо тэр тэнгэрийн одоо хүмүүсүүдийн тэр болгон мэдээд идэггүй тэр тэнгэрийн ивэл багтцсан одоо улаач хүн. Тэр улаач хүн өөрөө тэр тэнгэрийн хүч чадлыг одоо Онгод тэнгэрл ус авдгийн хүч чадлыг эзэмшээд тэр одоо эзэмшсэн сурсан мэдсэн зүйлээ энэ ард түмэндээ зориулж одоо өвчин зовлон тий одоо хүнд ямар их зовлон байдаг вүлээд тэр их зовлонгийг л одоо нэмгэлэх гэж ирдэг байхгүй юу. Түүнээс биш бөөм мөргөлийн нэрийг бариад одоо нэг хоёуг өмсөөл тий одоо нэг ингэ зохиол тэгэнгүүтэл одоо ард түмний төлөө биш зөвхөн өөрийнхөө амьдралыг өргөхийн тулд ашиг хонжоо алдар нэр тийм ээ нэр хүндний төлөө ингэж явдаг бол ёсон байхгүй. Мэдээж энэ чинь бөөм мөргөлийн яг үндсэн зорилго хүч чадлыг үнгүүтүүлээд зөвхөн хувийн их ашиг хувь хүний тий энэ тал руугаа хазаач байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ ходл болж байна. Онгод тэнгэр гэдэг бол үнэн юмд л хүчээр гаргадаг. Тэр улаач үнэн байна уу? Зөв байна уу? Буруу байна уу? Хэрв буруутаад ирэхин цагт одоо монголчууд ярьдэн шүү дээ. Тэнгэртэй хаягдсан. Тэнгэр нь хайсан. Тэгэхээр Монгол хүн болгоныг тэнгэр ивэдэг баг. Тэгэхээр тэр хүн бол тэнгэртэй хаягдж байгаа гэсэн үг байхгүй. Ерөөс. За тэнгэртэй хаягдсан бүү хүн яг яадаг юм. Мэдээж тэр шунал нь үргэлжлээд байдаг. Тэнгэртэй хаягдсан байдаг. Тэгсэн мөртлөө юм үзээд байдаг. Тодорхой хэмжээнд баг бос хэмжээнд. Энэ юу руу орлоо гэвэл аз сэтгэр буюу муу сүнс альбин тэрэнтэй өөрийн мэдлэгөө зарим нь мэдчихэл байгаа. Ингээд ийшээ уусч ордог. Муу юм модон улаатай гэж ярьдэн шүү дээ. Тэгээ муу юмтай нөхцсөн тэр бөө хүн болвол ерөөсөө л шунал, ерөөсөө л алдар нэр, ерөөсөө л мөнгө. Ард түмнийг бол бодохгүй шүү дээ. Тэр бөө бол өөрийгөө л бодно. Яавал нэг гайгүй машин тэрэг авчуу, яавал нэг байшин саваад хон болгочихоо, нэг бол байр сав авчий. Тэ? Нэг бол энэ одоо хаавас маавас барилчий. Тэгээд нэг яаж иж байгаад нэг янз янзын зохион байгуулж агаад тэрэн дээр мөнгө босгоод ард түмний итгэл дээр дөрүүлээд байгаа байхгүй. Тэгэнгүүтээ бид нар одоо үнэхээр гайхамшигтай юм хийж. Хийсэн бүтээсэн зүйл чинь ард түмэн дээр ил бодтойгоор харагдаж явах хэрэгтэй зүйл байхгүй. Одоо энэ хавдрын имлэг харъя л да. Хавдрын имлэг одоо битүү шүү дээ. Бөө хүний хүчин чадал чинь ард түмний зовлон зүдгүүрт өвчин зовлон зориулах хэрэгтэй зүйл байхгүй. Аврах өхөл зовлонгоос аврах тий хагслаад аврах. Тэгэхэд одоо энэ хавдрын имлэг юм байдаг. Үнэхээр л тийм хүчтэй бөөнөр бол энэ чадлаараа ямар ч энэ хавдрын имлэгээс
шатлаагаа жавсан олон хүнийг идгэж чадчихвэл тэр бөөгийн маань зорилго болж байна. Онгод тэнгэр бол тэр бөө хүнийг ингэж явуулаагүй л дээ. Хар долноо шулаад ирээ. Тэ алт мөнгөний хамаад ирээ. Тэ алдар зуугаа сайхан өргөөд. Ерөөсөө тэгээд ир. Тэг сайхан баяжаад ирээрээ. Зовсон хүн дээр улам зовлон болоод мөнгө байхгүй хүтэн дээрээс мөнгө нэхээд. Тэгээд нэг жоохон юм хүмүүс янзлангуудаа тэрэн дээр нь одоо яадгийг бүр айлгаж хичээдэг дарамтлагч юм. Ийм бас мерсер ерөнхийдөө бол гараад идэг болтой байдаг. За тэгэхээр тий. Тэгэхээр одоо яг миний ганц хэлэх гээд байгаа зүйл нь үнэн байх хэрэгтэй ерөнхийдөө. Үнэн байх хэрэгтэй. Ард түмэн сайнтай муутай ш. Дуулам дуртай өгөн туул самтан сайнтай муутай гэж ярьдаг. Тий. Тийм учраас бүх хүн дээр очих байгаа болвол өөрсдөө нэг сайхан толдоо тарчих. Үнэн буруугаа сайхан үзчих. Юу н хүн гэдэг амьтан үнд дургуудээ. Ер нь хүн гэдэг амьтан муу хүн дургуу тий сайхан үгэнд муу хүн болвол сайхан үгэнд дуртай. Муу хүн хатуу үгэнд дургуу. Ерөөсөө тийм л хэвчээ. Тэгэхээр энэ бөө мөргөлийг минь одоо авж явж байгаа залуучууд удган зайрангууд маань бас дороо нэгийг бодо дотор нэгийг бас тунгаагаасаа тий би ганцаараа бөө болчоод ингэж шүмжлээд байгаа юм биш. Ер нь бөөд байдаг болохгүй бүтггүй зүйлээ тоогоон дотороо л засч юу л гэж боддог юм гэдэг миний л бодол. Бөөмөргөлийн тухайд бол мэдээж одоо түүхийн ярих юм бол нэлээдгүй эртнээс одоо манай бидний мэдхээр бол Чингис хааны үеэс ч гэдэг юм ингээд явах нь тэгээд миний хувьд бодож байгаагаар одоо жишээлбэл би гэдэг хүүхэн лам болъё гэж бодох юм бол шашны сургууль сураад номын сураад ингээд лам болчих болох юм тийм ээ. Тэгээ бөө болно гэдэг бол бас сураад номын сураад болчдөг зүйл биш юм болов уу гэж бас бодох юм. Тэгээд одоо бол орчин цагт бас бөөнрийн тоо сарцангуй нэмэгдэж байна тийм ээ. Хүн болгон шахуу баг бөө болдог гэдэг яриа гарлаа шүү дээ. Тэгээд энэ болгон дээр одоо юу байдгүй би тэрнээс асууж болох хэсгийг сайн мэдэхгүй байна. Энэ олон залуучуудад одоо энэ тэнгэрийг хурж байгаа ч гэдэг юм уу ард түмнийг хурж байгаа ч гэдэг юм уу ийм үйл хийж байгаа хэсэг бүлэг хүмүүс төр нь хожим хонь гисгэл гэдэг зүйл байдаг уу. За бид одоо нийтлэг сайн мэдхээр үйл өөр гэдэг зүйл ер нь байх болов уу гэдэг талаас нь ярьж өгч болох болов уу гэж. За мэдээж хэрэг одоо үйл үеийн дагна үнэ туглаан дагна гэж нэг үг байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж үйл өөр гэж байгаа. Үйл өөр гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бөө мөргөл одоо ерөөсөө л тэр зовсон ард түмний зовлонг нэмэглэх гэж л тухайн улаачийг ерөнхийдөө сонгосон байгаа шүү дээ. Сонгосон байгаа. Тийм учраас одоо юу гэж асуулаа. Одоо зөвхөн үлийн үр гэж байдгүй одоо нэг хуурж байгаа хэсэг үйл нөхдүүд байгаа шүү дээ. Энэ одоо ингээл хуурамч нөхдүүд. Тэгэхээр ер нь тэр үлийн үр маань ерөнхийдөө бол байгаа. Тэгээд ард түмнийг мэдээж бөөч вэ, ламч вэ, ер нь хинч вэ, ингээ ардч вэ. Ер нь залин мэхлэгч биенийгээ хуурах, өгөөсгөх. Эдгээр бол үлийн үрээ үүр шүү дээ. Төрлийг 3 хувааж байна л да. Дээд төрөл буюу хүмүүн төрөл. Дунд төрөл буюу адгуусан төрөл, доод төрөл буюу хорхоо шавшны төрөл гэж 3 төрөл хувааж байна. Тэгэхээр хүн дээд төрөлд байхдаа хүний биед байхдаа одоо сүнсэнд хоёр шүү дээ. Хүний биед байхдаа биеэр үлдсэн. Одоо нүгэл буруу зүрх тэрийг шүүгдэн. Шүүгдээд дээд төрлөөс дунд төрөл рүү ч унана, доод төрөл рүү ч унана. Энэ болохоор амьтаа бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй одоо гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө болохоор. Тийм учраас энэ 3 төрөл яг хаанаас яаж ирдэг вэ гэвэл ер нь бол одоо байгальд хэд байдаг. Энэ даалт ертөнцөд байдаг л 3 төрөл шүү дээ. Тэгэхээр хүний биед сүнс арлаа. Тэ? Хүн яг мэдээж хүний оюун ухаан тархитлагаа дуруу тархин зарагтаад хүн шиг сэтгэл хүн л ямар байд. Сүнс гарлаа. Адуусны биед орлоо. Яг л адуус морины биед орвол мөшиг янзхах мэдээж тархины багтаамж бол мэдээж доошлоо шүү дээ. За тэгээ ахаа гаргалаа. Орхоо шавсан төрөл. Ерөөсөө л тийм. Орхоо шавчудаа сэтгэхүй баг байхгүй шүү дээ. Ийм төрөл тувааж байгаа. Ерөнхийдөө болохоор. Тэгээ биднээсийг
Сүнсний тухай ярих юм бол би яг сүнснийг өөрийгөө нэг асуусан юм аа. Донгодоос яг бид нар хаанаас ирд юм бэ? Тэ? Яагаад би ингэж хүн болд төрсөн юм бэ? Тэгсэн. Ам эсийг та нар бүрдүүлж, амин сүнсийг бид явуулна гэж. Тэ. Тэгэхээр бид нар бол тэр нэг ертөнцөөс л ирээд ахна шүү дээ. Тэгэхээр одоо энэ амьд биеинд одоо хүний дээд биеинд орцсон болвол ямар ч гэсэн сайныг үлдэж цаарыг хийхгүй байх нь чухал. За тэгээ энэ дээр бас нэг юм байгаамаа. Би энэ хэлье гэж бодоод яваад байд. Тэгээ болдоо болох ч юм уу, болохгүй ч юм уу. Гэхдээ би бол үнийн юм дуртай. Үнэн байсан дээр ард түмэн манаас зүгээр ойлгоорой. Аль нэгэн хүн өөд болдог. Тэ? Нас эцэлдэг. Одоо бүр нэг сартаас авахгүй л тэр 80 хүртлээ. Энэ нас нь бас ингээ бүгд л хөл зовлон байгаа шүү дээ. За тухайн хүн нас барна. За тэнгуү лам дээр очино. Мэдээж одоо монголчууд шашин шүтлэгтэй басууд ихэнх л тийм байх. Бараг бүгд л тийм байх шүү дээ. Тэгээ алтнасаа буюу шинжээ хийлгэн. За тэгэхээр за сүнсний хэдэн жилийн өмнө явсан байна. За хэдэн нас илүү насалсан байна. За хэдэн нас дутуу насалсан байна. Насных нэмжээ болоогүй байсан байна. Ийм хэлдэг тийм. Тэнгүүдээ шууд ингэдэг шүү дээ. Хүн болдор. Хүн болдор. Хэрэгээ тэнд зүгтүрх юм байна. Шууд хүн болдор. Тэгэхээр би энэ дээр яагаад ламнар маань хүн болдор гэдэг юм болоо. Нөгөө мэдээж ямар шашин там гэж байгаад байгаа шүү дээ. Там гэж байх. Бүх шашин там байна. Тэгвэл тамд ямар хүмүүсүүд нь очтой. Би яг тэр тухай бас асуух гэдэг тийм. Дэлгэрүүлээд яриад өгөөрэй. Тий. Шүүлт гэдэг зүйлийг хаана явагдаад байна? Тий, одоо яг хэлэх гээд тий. Тэгэхээр там гэж яг юунд хэрэгтэй? Там руу ямар хүмүүсүүд ороод байгаа? Одоо ямарсаа алтан сав нийлгэж байгаа хүн болгол хүн бол төрөд байгаа юм ч тэгвэл яг хэн тамд очиад байгаа юм? Энэ ойлголт нь хэцүү болж байгаа байхгүй. Тэгэхээр ламнар маань ингэдэг байх. Үлдэж байгаа өр хүүхэд буюу ах дүү сайн ижил хамар садангийн бодоод үннийг нуудаг болов гэж боддتي. Тэ одоо аав минь тамд байна гэвэл тэ яана одоо төрлөөр унцч дунд төрлөөр өхөрмал хаашаавж болчих гэдэг ч юм уу. Ингээ санаан зовхолох болох юм болоо гэж бодоод ламнар маань тэрийг хилдэггүй болоо гэж боддتي. Тэгээс би аль нэгэн шашинг дайж давталж байгаа юм биш байхгүй. Өгөөсөж байгаа юм биш. Мэдээжийн өвөг дээдсийн одоо эртнээс манай ижи аавч эмээж өвөөч ингэ шүтэж ирсэн бас тодорхой хэмжээнд энэ чинь. Энэ сарын шашны тухай ингээд ярих юм бол одоо хэдэн зуун жилийн түүхтэй мэдээж би аль шашныг үүсэхгүй шүү дээ. Тийм учраас энэний талаар ойлголцыг л одоо ард түмэд өөрийнхөө одоо мэдсэн зүйлээ хэлчихэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хүн шүүгдэн. Нас барна шүүгдэн. Одоо яа тийм хүн алдсан ч бай, буруу зүрэм хийсэн ч бай, шууд хүн болно ч байхгүй шүү. Тэр чинь нөгөө үүлийн үрээ үзэн шүү дээ. Тэгэхээр тэр там гэдэг юмд очих нь очиж тэр доод төрөлд унах нь унаж, дунд төрөлд унах нь унаж, тэр хүмүүн төрлийг буюу дээд төрлийг авах нь авдаг. А энэ бол мөнх тэнгэр бол Монгол тэнгэр маань одоо хэлж өгч байгаа шүү дээ мэдээж ингэдэг юм аа. Тийм учраас тамд хүн очтгий шүү. Өнгөрсөн хүн болгон хүн болоод байдаг биш шүү. Тийм учраас энийг бас зоригтойгоор асуух хэрэгтэй. Үнэхэрийн одоо хүн болсон уу? Үнэхэрийн одоо ямар төрөлд очсон бэ? Тэгээ энийг маань ерөнхийдөө тэр одоо алтан сав нээж байгаа хүнээс шудраг бөгөөд шулуухаас асуусан зоригтой асуусан дээр болов. Ламнар одоо сарын шашин маань бас мэдхгүй биш шүү дээ. Маш сайн мэдчихэж байгаа. Мэдээж сарын шашин там гэж байж байгаа. Бөөгийн шашин, бөөгийн бөөмөр байж байгаа тийм ээ. Аль нэг шашинд Иесус Христос гэл байж. Тэгээ мөнх онгод тэнгэр маань тэгсэн байхгүй юу? Тэгээ мөнх хөх тэнгэрт, дээд тэнгэрт тэр шарын шашин гэж одоо будсан одоо тэр шамблын орон буюу тэр шарын шашин тэнгэр байна уу гэж байна гэж байгаа байхгүй. За тэр Иесус буюу тэрнтэй хүмүүс тэр байна уу гэж байна гэж байгаа байхгүй. Мөнх тэнгэр байна уу? Байна. Тэр лалын одоо тэр одоо Аллах бурхан гэж ярьдэн шүү дээ казак юм маань. Тэр байна уу? Байна.
Хөвшил байна. Тийм учраас тэр бүх одоо шашинд бүгдэнд л там яригддаг. Тийм учраас яад ингээл юу ч хийсэн яад ингээл яаж явсан яад хитээ тэгвэл хүн болж төрөх юм чинь гэсэн ийм ойлголтоор хүмүүсүүд маань яваад байгаамаа. Яваад байгаа учраас энэ одоо хэрэг төвөг, энэ аллага тий эднес чинь хийгдээд байгаамаа. Шашин болвол одоо ямар шашин бай хүний оюун ухааныг барьж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд анхааруулж явах хэрэгтэй. Зөв тийш чиглүүлж бити ингээ чи ингээ зовно шүү. Ингээ торхоо шавж болно шүү. Одоо маргааш одоо бойнд орох гэж байгаа хон ямааны биеинд оруулаад чамайг ингээ зовоо шүү. Тэгэхээр чи бити юм хийгээрэй гэдэг юм те. Энэ зүйлийг одоо хэлж өгөх хэрэгтэй байхгүй. Ер нь бол ямар ч үсэн өвлийн үргэж би хой дур төлөлгөж би юусаа байгаа шүү дээ чинь одоо тэ далаа ламын хой дүр те хувилгааны хой дүр гэл байгаад шүү. Тэгвэл бөө яг онгод ингэ яг адилхан ингээл үргэлжлэл ирсэн зүйл маань юм гэнэ байхгүй. Тийм учраас за тэгээ ингэж байна. За хүн ингэж байна. За яа тэгэл би шашингүй байж байгаа тэгэл ингэ өнгөрчих юм чинь гэдэг. Би юу шүмшөтдөггүй ч юм уу те. Би тэгвэл шашин байхгүй гэдэг үгнээс ийм л мас санагддаг байхгүй. Шүтдэггүй ч юм уу, итгэдэггүй ч юм уу ийм хүмүүсээс. Чи яг хаанаас ирсэн? Чи тэрийг хэлж чадах уу? Чи яаж яваад амтны биеинд орчлог уу? Орхоо шавьсны биеинд орчлог уу? Яаж яваад чи хүн болдсон? Хүний биеинд орцсон. Тэрийг л надад хэлээд өгч. Тэгэхээр тэр хүн мэдээ чи хэлж чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр хүнийг хэлж чадахгүй тэр зүйл нь хүний биеинд оруулсан байхгүй. Тэгвэл хүний биеинд оруулсан өөрийнх нь хариулж чадахгүй тэр зүйлдээ л хүн итгэх ёстой байхгүй. Тэрийг олохын тулд би хаанаас ирсэн? Ямар зоригтой? Зүгээр хорвоо төрөөл идэж уугаал ингэж явж байгаа л ингээл ухах гэж ирсэн юм. Аль нэгэн хүн чинь зоригтой ирж хорвоо дээр те. Би бол эмэгтэй хүнийг бол ээж хүнийг бол хамгийн их зоригтой гэж боддог. Яагаад гэвэл амнаас аим таслаад биенээсээ бие таслаад тэгээ тэрийг хайчихгүй шиг хаяхгүй өсгөөд өндийлөөд бүр хөвшин болсон ч гэсэн тэр үр хөвгтийн төлөө үр хөвгт нэгэл буруу зур явсан дандаа ингээл санаа зовоотой нойр хоолгүй ханаал тий хэрэг төв хийсэн ч хамтл ингээл тэгэхээр эмэгтэй хүн бол үнэхээр гайхамшигтай гэж боддоо шүү дээ би. Ерөөсөө бодож байгаа ер нь тийм ч. Тэгэхээр эмэгтэй хүнийг залуучуудаа эхнэрүүдээ хайрлаарай л гэж одоо би бас энэ үгийн төгсгөл бас хэлнэ. Бас ахаад за хүн тэгээ яад явж байгаад нэгээд нас орчлаа тэгэл нэг газар очин ямар би мэдх юм шиг байдаг байхгүй. Мэдхийн дээдээр мэднэ. Хүний биед байсан сүнс гараа явлаа. Нүгэлтэй одоо тэр хүн муу хүн шүү дээ. Их бузар булаа хийсэн хүн те нас барлаа. Мэдээж хэрэг шарын шашин бол одоо тэр арга гэрэн бодоод хүн бол дүргээ хилцсэн байж байгаа шүү дээ. Тэр арга гэрэн тайм бол. Тэгэхэд яг үнэндээ тэр хүнийг бол сүнсээ навж аваад нөгөө там гэд нэг яриад байгаа шүү дээ. Тэнд чинь аваачаад яг биднээсээ адилхан юм махан бие юу шилжүүлж чадна. Биднээс дэлгүүд дээр ингээл амьдраад шүү дээ. Тэгвэл биднээсээ бас мэдхгүй бас тийм ертөнц байж болно шүү дээ. Тэр ертөнц чинь аваачаад хүний чинь тамалж байгаа. Одоо тэр онгодын тэнгэрийн бултанд онгодын бултан дээр тийм байдаг шүү дээ. За юу гэж хэллээ тэр чинь. Одоо хамтлаа эзэн гэж савирх сүгээр чинь хан тургаа мөхтөндөө хааны сэнти хатуу байдгийг хар толгоогоор нь хар зүрхээр нь дахиж үзүүлнэ. Богдын сэнти булгуу байдгийг бор зүрхээр нь дахиж үзүүлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ алаа амьд ертөнцид биш байх. Нөгөө ертөнцид яг ийм махан биеинд биднээсээ мэдхгүй, хараагүй, сонсоогүй тэр там гээд байгаа тэр газар чинь аваачдаг тамалдаг байх л та. Тэр бол хэдэн зуун жил хэдэн олон хоног үргэлжлэхийг хийж мэдэхгүй шүү дээ гэдэг болохоор. Тийм учраас зөвл байгаасай.
Тэ яг хүн алдахгүй гэж байх ш бүгд алдсан шүү дээ. Чи бидээс алдаа оноо байх. Тэгэхээр алдаагаа л баг давтаасай. Жохон ч гэсэн хүний харваа дээр мэдээж би л хүн тамлах гэж, зовоох гэж, яргалах гэж би л ирэг. Би нэг хүний сайхан охины ихнэрээ болгож аваад сайхан өр хөвгт гаргуулад удмаа үлдээгээд хүн хайрлах гэж ирсэн болохоос хүн тамлах гэж ирээгүй гэж боддээ. Миний л бодлоо тэр бол тэгэхээр хүмүүсүүд маань эмэгтэй хүмүүсээ ээжигээ хайрлаарай л гэж одоо хэлээ дөө. Тэгэхээр бас мэдээ сайхан сургаал. Тэгээд бас энэ дээрээс ингэ болболоод асуухад за мэдээж бид шүүлтэнд орноо. За тэнд очиноо. За тэндээс дээд болон доод дунд гэсэн гурван төрлийн аль нэгийг нь эргэж олно гэж. Тий. За тэгээ бас нэг асуух гэдэг зүйл нь магадгүй доод төрлийг ч юм уу дунд төрлийг ч юм уу олцглоо гэж үтэй. Тэндээс эргээд бид дээд төрлийг олох боломжтой юу? Эргэж дээд төрөл төрдөг үү гэж. Тэрийг болоход би өөрөө нөгөө тийм одоо газраас ирээгүй нэг үл ирсэн ч юм уу бас сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр яг тэр ямар нүгэл хийсний шалтгаалаад тэр чигээр өвлдөх үү гарах уу гэдэг нь ястаа мэдэхгүй нэр одоо. Тэгэхээр бас одоо ингээл хойд насны тухай ингээд ярьлаа ингээд за ерөнхий ойлголттой боллоо гэж үгүй. Бид ч бас ингээл өөрсдөө мэдэхгүй ч гэсэн ер нь урд насны тохиол гэж ярьдаг. Тий. Гүйцээж чадаагүй үлээ гүйцэх гэж байгаа. Эсвэл энэ урд наснаа гүймэх надад үртэй хүн байсан бахаа. Эсвэл би энэ урд наснаа энэ хүн гүймэх боёо хийсэн хүн бахаа гэж ярьдаг. Биэндээ ингэж ярьдаг. Энэ бас ортой юу? Урд нас гэж бид санахгүй мөртлөө бид нэг ухамсараараа гэдэг юм уу те нэг юм ярьдаг хэлдэг зүйл нь шүү дээ. Урд насны тухай бас нэг товч өгөө тодорхой өөрийнхөө ойлголтоор тий өөрийнхөө ойлголтоор л юм. Энд бол угаасаа нэг ямар нэгэн номонд заасан онол болгоцсон зүйл байхгүй шүү. Байхгүй тий. Тэгэхээр мэдээж одоо бөө мөргөлд бас энэ урд насны тухай бас яригдэн шүү дээ. Яригддаг. Одоо ч яригдаж байгаа. Шарын шашинд бол бүр их яригдсан шүү дээ. Бүр урд насндаа тийм хүн байсан байна, тэгэж явсан байна. Тийм жишээ бас байдаг шүү дээ. Энэ яриа бол бас нэлээд олон гарч ирсэн та. Нэг одоо айлны хүүг мэдлээд тэгээ 3 нас хүрээд тэгснээр нэг өдөр тэгсэн гинэ. Би бол урд наснда одоо юу гэдэг палам гэж хүн байсан. Одоо манай гашаа гэр орон бол тэр хаашаа чингэлтэй байдаг. Бид хэдэн хүүхдэд манай хүүхд тэр тэргээдэг, ихний маа тэр тэргээдэг. Манай хаалганы ясаа тэр тэгээд нэг нээж аав нь юу яриад байгаа юм бол гэсэхгүй. Нэрэл одоо явъя намайг дагуулад очиод байгаа. Би нэг хүүхдүүдтэйгээ чуулцмаар байна гэл. Тэгэхээр л нөгөө хүүхэн залуу хоёр ч одоо аваад явчихсан гэдэг. Үнэхээр нэг яг л хэлсэнгээр тэр хаалга байна нэг нь яг л тоотн байна нэг нь одоо хаалган зогсон нэг бор авгаа гараад ирж чинь гэсэн нөгөө айлын явж байгаа хүүхд учиргүй загинж нэг нь. Хой чи таны тэр миний ажил яваад та нар юу болж байгаа. Тэр хүүхдүүд инглээ тэглээ тэр нь тийм үг гэсэн яагаад үгүй байна нар гэдэг гэсэн чи яаж ч том өнөөдөөс яг хэлээд байна. Нөгөө одоо аль авгач юм бүр айжчихэд оруулсан гэдэг. Тэгсэн яг л хэлээ. Ерөөсөө л хүүхдүүдэл бодоодж ирж байгаа. Бүр ихнийг дэхгүй л чи. Тэгээд тэр одоо аль ихнэр одоо баярлах гайхах тий зэрэгцээд. Тэгэл одоо мэдээж хэрэг одоо тэр айлаас мэдээж явна. Тэгээд нэг хэсэгэн хугацааны дараа тэр хүүхэд юус ахиж тийм хэлэхэ болсон гэж байхгүй болж байна. Тэгэхээр энэ урд насны юм болвол бодит жишээ одоо байгаа байхгүй. Тэгэхээр болвол энэ шарын шашныхаа ном судар энэ олон зуун жил дамжиж ирсэн энэ одоо судалгаа энэ олон тэр юм заалтыг бол одоо би бол үүсэхгүй шүү дээ мэдээж юм байгаа. Бөөмөргөл бас ерөнхийдөө байгаа зүйл. Тэгэхээр урд нас гэж бол байна. Гэхдээ тэр хүн бол төрж байгаа усд бол стал хүний төлөө явж байгаа л өөрийгөө зориулаад өнгөрсөн усуд маань эргэж хүн болж төрж явах шиг байгаа юм. Нэг тэгээ бас хоёр тэгвэл ингээ дахин хүн болж төрөх бас их миний бодлоор үүлийн өрн дуусаагүй усуд гүцэх. Үүлийн өрн дуусаагүй. Ахаал хүн болоод ахаал нэмэгтэй хүн болоод ахаал эрэгтэй хүн болоод ахаал үр хүүхдээ алдах ч юм уу тий ахаал хайртай бүхнээс хагцаалаа жаргаад байгаа зүйлгүүд. Тий ахаал нөгөө зовлонгийн шалтгаандаа ингээ эргэж орчод байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд маань тэгдэг шүү дээ. Энийг мэдээд дээд тэнгэр таллаа. Тэнгэрийн орн руугаа, бурхны орн руугаа явжээ гэдэг байхгүй. Миний бодлоор болж өгвөл
эргэж түрээд яах юм бэ? Ахиал зовлонгийн шалтгаан болно. Тийм учраас тэр амар амгалангийнхаа газар очиосоо гэж бодож явд шүү дээ. Би ч бас баяа бодсон шүү. За ахичл одоо хүн бол төрөхгүй одоо. Би тэгэл ярьдаг шүү дээ. Ер нь аль насандаа хийсэн үйл тийм би нөгөө яасан үүлийн үрээр би чамтай суугаад ингэж зовж яваа юм бэ гэдэг ч юм уу. Тэгсэн тэр нэг бас нэг домог байсан. Тэр бид нэг юм далд тэнгэрийн нэг юм байна шүү дээ бидэн дээр. Тий. Бас нэг тэр одоо тэр ахид төрн гэдэг бол тэр үүлийн үр дуусаагүй юм байлээ. Тэгэхээр тэр тэнгэрийн орн руугаа л одоо уус амтмын тэр амар амгалагын газар руугаа очиосаа. Тэг одоо мэдээж хэрэг одоо хорвоо мөнгө биш бүгд л одоо энэ хөвтөрхийн хаалгаар орно тий. Тэгтээ хүн байхтай хүн шиг хүн байгаас. Гэт. Тэгээ энэ одоо уул усаа голгоор ихийн тастаж тий. Алт. Одоо янз янзын одоо газрын баялаг өгч байгаа улсууд маань одоо болж өгөл тэрийг бас учиртайхан шиг тий. Бас нэг уул усын тактик шиг гуйдаг шиг бас учиртайхан байхгүй бол бас их мэдээжийн хэрэг одоо тэр улс орноос л шаардж байгаа зүйл байх л та мэдээж тийм ээ. Одоо төр засагт хэрэгтэй л баг. Тэгтээ бас хэрэгтэй байлаа гэхэд ерөнхийдөө бас жоохон хайр гамаагүй битгий хандаач. Өстө голын хүү тасалсан ургаан модны үндэс тасалсан хүмүүсүүд яач ч одоо сайсах явж чадахгүй шүү дээ. Яг өнөөдөр болж байна тийм. Өнөөдөр болоод алт аваад амьдралд нь дээшлээ тий. Хүслээ гүйцээж болж байна л. Бишиг зуртай төрөнгөтэй. Тий болж байна тий. Үр хөвгтөө үлдэнэ гэж байгаа байхгүй. Үр хөвгтөө тэр мөнгөг үлдээ. Эцээц ямар аргаар орж исэн мөнгө лээ тий. Тэр мөнгө хөвгт нь юм болох уу, хоол болох уу, болохгүй юу гэж байгаа. Тэгээд нэг энийг бас бодоосаа. Хоёр тэгээд тэр догшоо бол бас янзлаад өгнө. Би чаднаа ухах гэж байгаа бас бөөж байл амарч байна. Дааж байгаа гэж болж өгвөл та хэд маань ухраач. Байгаль дэлхийгээ сүйтгээрээ сүйтгэхт нь тус болоорой бөөнрөө ламнараа гэж онгод тэнгэр тэр бурхан шүтээ хэлээгүй л ах. Уул усаа хайрлаарай тий. Усны сүв бити тусаагаарай тий. Болохгүй газаас ургаан мод бити хүндээрээ чулуу модын бити аваарай гэдэг өгдийн сургаалыг мэдээж дагах нь зүүн хэрэг. Мэдээж хэрэг одоо энэ соёл иргэншил мэдээж улс орон хөгжиж байна. Мэдээж тодорхой хэмжээнд дээр одоо улсаас одоо үнэхээр л одоо тэр лицензийн өгөөл ингэж байгаа бол бас мэдээж одоо улсаас ингэсэн нөгөө лус авдагта тодорхой хэмжээний бас юм өрчил айлтгал өрөх хэрэгтэй шүү дээ. Үнэхээр л тэгээс хувь хүмүүсүүд алт ухаад эднүүс дээр очиж ингэж үйл хийж өгöd байгаа бол ингэдэг буруу зүйлээ. Энийг манай бүү ламнар маань одоо үздэг хардаг хувилгаан одоо хүртэн гэл маш байгаа шүү дээ. Эдгээр маань бас жоохон бодолтойхон байгаа. Өөртөө чи амьдрал өөдөлж дээшилж болно. Дээшлэн гэдэг маань нөгөө өнгөтний хөмсөвч мөрөнд наалтахгүй амтны гэдвч аргаар наалтахгүй гэдэгтэй адилхан. Чи хичнээн голын хүү дастахад оролцсон бэ. Чи хичнээн ургаан модыг үнцэн суглахад та ном уншиж өгсөн бэ. Чи бөөлж өгсөн бэ гэж дараад нь тэнгэрийн өмнө очичоод тэр онгод тэнгэрийнхаа өмнө тэр тамийн өмнө очичоод хэл хөвгтэй л байгаарай даа л гэж би хэлмээр байгаа. Ер нь бол мөнгө гэдэг бол мэдээж их баг хүнд хэрэгтэй. Тэгтээ ихийг хүсвэл манай онгод хэлж ийсэн. Ихийг хүсвэл миний хөө их зовно. Багыг хүсвэл баг зовно. Байлгын зовлонгоос байхгүй зовлон дээр байдгийг шүү гэж одоо онгод ингэ одоо хэлдэг, байнга л гэж хэлдэг. Тийм учраас бас энэ сайхан их нутгаа, энэ хуул ус авдаг хайрлаарэ. Тэгээ мэд одоо шашин төлөөл болж байгаа. Одоо энэ үздэг хардаг улсууд маань бас нэгийг бодож хоёр тунгаагаарэ. Би энэ байрыг одоо тэр яад нэг алтны компани захиралд бөөлж өгөөд авсан юм да. Тэр уул усын би одоо харагдаж байгаад авсан юм да гэд бодоо суух ямар санагдах вэ? Үлийн үр нь яаж ирэх болтоо гэж бодох уу? Энэ мөнгийг би хотлоо хэлж байгаад амьд үгнийг өхөн хатна гэж байгаад бөөлж байгаад ном уншиж байгаад авсан юм да. Ингэж одоо хамгийн сүүлдийн хорвоогоос явахдаа
үхэхтэй эмнэлгийн орон дээр ч юм уу гэртээ ч юм уу те би аягүй их нүгэл хийсэнтэй. Би бол Тэнгэр рүү тэг дараа төрөл рүү хүний төрлөг авч чадахгүй хаа. Их нүгэл хийсэн юм чинь одоо тамруул явах таа гэж ингэж харамсалтай битгий хорвоогоо салиарэ. Оо яах вэ би хүний төлөө явж агаад өөрийгөө умартаад өрөөдлийн төлөө явж агаад бозор болоо хийсэнгүй явж агаад одоо ингээд нас маань дуусчихна да. Тэгэхээр мэдээж хэрэг надад сайхан газар очин доо гэсэн иймэрхүү сэтгэлээр хамгийн сүүлчээ одоо хорвоогоос хүмүүсүүд маань мэдээж боцсон шүү дээ. Боцаасаа гэж л одоо дотор л бодож явд. Тэгээ яг би ингээд тэнгэргээ барайл бөөлөхдөө мэдээж сайн муу усууд орж ирнэ. Тэгээ би энэ хүмүүн илээ энэ юм нэг дутуу хийгээд өгчээ. Энэ сайн хүн юм гэлээ. Энийг сайн хийгээд өгчээ гэж би тэгж бөөлдөг. Зүгээр энэ хүн ямар ч нүгэлтэй байсан. Тэг нүглийн жохон цайруулаарай. Ахаад энэ хүнээр бас буруу зүрийн битгий хийлгээрээ тэг зөв замд нь оруулчаасаа гэж л одоо бөөлж өгдөг. Тэр бөөлөний мөнгө энэ хүн ихийг өгчлөө, энэ хүн багыг өгчлөө гэж юу санаад тийм хэрэггүй. Надад одоо бол тэр алдар нэр миний хувьд алдар нэр мөнгө төгрөг, алт мөнгө ерөөс хэрэггүй. Би Тэнгэрээс ингэж гойд. Өглөө болов. Өглөө 5 цагт босдог л доо. Тэгээд над дээр Тэнгэр минь нэ, онгод минь нэ, над дээр ирсэн намайг зорж ирсэн улсуудыг онгод Тэнгэр минь сайн ч вэ, муу ч вэ, сарч вэ бүгднийг нийтээж өгөөч ээ. Тэнгэрээс сонсчлоо байх л та. Тэгээд би тэгж л гойдог. Би бодлоо хэлээд явах. Бөөн бодлол муухай шүү дээ. Бодлоо нэг одоо энд нэг сайхан юм ачаал тэр гэртээ очингуудаа шал өөр юм ярьж болохгүй шүү дээ. Яг л энд л үнэн тэнд үнэн. Үнийн хүчтэй. Та бүхэн одоо богинохон зураг яриад тэгээ Windows бас таны ярьсан зүйлээс ажиглахад ер нь богийн одоо бөөмөргөл ер нь бас ихсэн үнэн нь хүний хүн байгаа ч зөв байгаа ч гэдэг зүйлийг бас ялгаагүй хэлтгэл ийм зүйл юм байна гэж ажиглаж ойлгож байна. Тэгэхээр ер нь хүнийг яг зөв хүн байхад хүн хүнээрээ байхад гэж хэлээд байна шүү дээ. Ингээд яг бидэнд яг юу яг саадуулаад байгаа юм бэ? Бид хүн байхад уртж юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэдгийг бас ярил. Ер нь та юу гэж хэлэх вэ? За энэ нэг наадах чинь одоо би онгод тэнгэрийнхээ нэг дөрвөн мөртөл хариулж бодож байна. Эд хөрөнгө ивийг ивддэг. Их зам биеийг ивддэг. Энээс л болж байгаа. Би л ба. Ер нь бол тийм ээ. Тэгээ одоо энэ цэвэн цаг гэдэг байгаа шүү дээ. Одоо бид нар цэвэн цагт амьдарч байгаа. Цэвэн цаг гэдэг маань манай цаг цэвэн болж дээ гэж. Цаг цэвэн болж одоо манай өвөө актер бас ээж аав нь бас тийм хавилгын хүн байсан. Тэгээд ингэж хэлж ирсэн. За миний хүү намайг жоохон байхад ээж тэгж хэлсэн. За миний хүү энэ даваасан буу цэвэн цагийн дундор явах уу байна. Тэгээд бас нэг үз сардаг хүн болноо. Чи ч үзэхгүй юм бай, би ч үзэхгүй юм байна гэж. Яг л үндэ бол хоёулаа л үзээгүй л. Манай ээж маань 52 та өнгөрчлөө. Аав маань 53 та өнгөрсөн. Тэгээ одоо яг би цэвэн цаг яг юу байдгийг болоо ингээ бодоод яваад байсан байхгүй. Тэгсэн яг энэ юм бэ. Яг энэ цаг юм байна. Энэ ямар цаг гэвэл хүний чанар муудах. Адад сэтгэр альбин тэрийн ихтхийг л хилээд байсан юм. Юусе цэвэн цаг чээс энэ юм бэ. Цэвэн цагийн одоо очиж шалтгаан чаа. Юусе энэ цэвэн цагийг одоо бас нэг чадлаараа жисэн өөрийнхөө одоо өөр ингэж нэ миний хүч юуж байх онгод тэнгэрийн хүчийг бас зарцуулаад бас энийг ард түмэндээ бас нэг зүгээр сайхан ойлгуулж энэ цэвэн цагийг муу мухай юмнаас ард түмнээ чадах ядгаараа ч гэсэн ганц хоёр өрнжсэн бас ингээд аварчих юмсан болгоч юмсан бүтээч юмсан гэл ингэхдээ явж байгаа л доо. Өндөрхтөө төрөхгүй янз янзын альбан тэрэмжтгүүрүүд бас онширж байгаа цаг хугацааг л бид яг туулж явнаа гэж ойлгож болох юм шүү дээ. Ерөнхийдөө одоо болохоор одоо бол үнэхээр ихтсэн шүү дээ тэр муу юм чаа. Тийш одоо дуулж байгаа гарч байгаа зүйлүүдийг харахад одоо тойрноо ичхэд ч гэдэг юм уу те. 5 сартай хүүхдүүд л одоо хавдартай байна, идэхгүй өвчтэй шүү дээ. Ихийн хэвлээд байхтай л өвчтэй гарч ирж шүү дээ. Тэгэхээр мэдээж адилхан л хүний иддэг идж удыг ууж байгаа. Гэхдээ яагаад гэдэг асуудал гарч ирсэн. Тэг яагаад гэдэг асуудал. Янз янзаар л тайлах байх л та. Янз янзаар тий.
Ингээ яриад байгаа юм бол хоёулаа яриад байвал дуусахааргүй сэдв болох тий. Тэгээ ярианы төгсгөл бас асуухад ер нь миний сон одоо ер нь хүмүүс ч бас асуугаасаа гэж бодож байгаа л. Одоо ер нь манайхан ч нэг юм туулширхаараа бүр хэд туулширдаг. Нэг зүйлэл бүтэхгүй бол ламбуу шүтлэг гээд ингээ явчихдаг. Хүнд ер нь зайлшгүй үүрэх ёстой, өөрөө гатлах ёстой зовлон гэж байдгүй. Байлгүй яах. Зүйлийг эсвэл ламбуу багшаараа шийдвэрлэх ёстой юу? Гүү шүү. Зүйлийг гэтлүүлэх ёстой юу? Гүү шүү. Та нэг тайлбар хэлээд байлаа яриага өндөрлөе гэж. За тэгээ. Үүлээ үүрэх нь үүлээ үүрдэг. Тийм ээ? Жаргалаа ядгийн жаргаа эдэлдэг. Тэгэхээр өөрсдөө одоо үнэхээр муухай явдалтай үнэхээр хүнд муухай сэтгэл гаргадаг тийм хүмүүсүүд ингэ энэ хүмүүсүүд ингэ зовлон ирдэг байхгүй. Тэгэнгүүт хүнд муухай хандсан үүлийн үрэн нөгөө буцаагаад өөрдөө нэрж штэ. Тэгэнгүүт тэр үүлийн үрээ надаас болоогүй одоо тэр хүмүүсээс л болсон. Гэт өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөхгүйгээр нэг лам юм уу нэг бөө хүн дээр очиод намайг засаад өгөөч. Миний одоо энэ ингэчлээ тэгчлээ. Одоо гэдэг бол юм бол байдаг. Тэгэхээр тэр үзэж байгаа тэр лам хүн, бөөн, үзмэрч хүн, одоо тэр зурхаач хүртэн юм хүмүүс те энэ хүмсүүд чинь үүсэх хэрэгтэй байхгүй. Үзээд энэ хүний зовлон үнэхэрийн хажуу талаас харгаж ирсэн зовлон байна уу? Урд насны үүлийн үр байна уу? Аль нэгэн өөрөөсөө болсон үүлийн үрэнд энэ хүн өнөдөө зовж өгнө үү гэдгийг тэр үздэг хардаг хүн үзээд хэлэх ёстой. За чи одоо бол үнэхээр энэ чи одоо зөвд буруу хандсан учраас чи өндөр үлээ үрж байгаа юм. Энийг бинийг бол би аргалахгүй. А тэгэнгүүт нөгөө хүмүүс хийж байгаа мөнгөтэй байж болно л доо. Мөнгөтэй. Гэхдээ яг танд би нэг яад юм дээ. 20 сая ч юм уу 30 ч юм уу. Мөнгөтэй бол одоо 100 сая ч юм уу гэдэггүй. Мөнгө үгүй. Гэнгүүт чинь таалан харгалаад үз. Тэ хүлээж одоо тань одоо би цаана тосол да одоо таалаад аргалдаг гэсэн шүү дээ гэнгүүт л. Нөгөө үзэж байгаа харж байгаа хүнд мөнгө хэрэгтэй байгаад байгаа ш бас. Хүн чинь бас амьдрах гэдэг тийм. За тэрийг аваад за би янзлаад өгчэйг л хэлж л авал. За тэгэл нөгөө түрүүний би тэрийг ярьсан. Зам руу орох гэдэг шүү дээ. Шүүгдэх вэ? Нөгөө шүүлтүр орох гэдэг шүү дээ. Тэгэхээр за би бол чадахгүй чи өгүүлээ өөр. Гарах хэрэгтэй байхгүй. Ерөөсөө л үнэхээр одоо зовх ёсгүй хүн зовж явж явах тусуулах хэрэгтэй. Их зүйлийг бол тий угаасаа тэр зовж явах үлийн өрөө өрөх хүн тул тэр алт амлаа тэр мөнгө төрөг амлсан ч ерөөсөө тийм тул хуруугаач хөтлөж болохгүй байхгүй. Ерөөсөө тийм байхгүй. Үнэн л байх хэрэгтэй. Үнэн юм сайхан шүү дээ. Одоо яг зарим хүмүүсүүдийг би ингээд харж ил та тэгээд ингээд юу гэдэг нэг одоо түүх ч юм уу нэг юм ингээ яриад яг өөрийн биеэр туулж үзээгүй одоо зүйлүүдийг энэ тентхийн домог сэлч юм уу ийм яриад те тэнгүүт л одоо энэ хүүстэй мондог байна энэ залуу мондог байна хүүхэн мондог байна ингээл хүмүүсүүд ингээд шуурж штэ тэр хүн чинь өөрөөрөө туулсан хүн биш ээ хүмүүсүүдийн туулж өнгөрүүлсэн янз янзын зүйлийг л сануулга болгож л ярьж байгаа зүйл байхгүй зөв юм ярьсан хүн болгон зүв биш. Тэрний ард ямар ч хүн байж болно ш. Зүгээр сайхан гэж тий шийдлээд ярьдаг. Тийм. Өөрийн үг өөрт үнэн. Би бол юм ярихдаа надад тохиолдсон болсон ийм зүйлэл ярина штэ. Тэр түүнийг тэгжсэн гин. Үзээгүй ээжиж өөрөө тэр үйл зам үйлд оролцож хажууд нь байгаагүй гэж байсан юм шиг яриад. Тэгээ ингэдэг тэгдээ тэргээд тэр нэг юм үйлчлээд тэгсэн ингэсэн өөрөөрөө үзээд тэр хийж өөрөөрөө хийсэн тэр бүх зүйл нь яг ингээд хүнд хэрэгтэй яг тэр хүн идгээд яг тэр хүн болоод тэр зүйлэл ярих хэрэгтэй байхгүй. Түүнээс биш нэг тэр хавийн тэгсэн ингэсэн гэлээ гэж ингэж янгот олныг шууруулж яах юм. Үнэн л байл та. Үнэн л байх хэрэгтэй шүү дээ. Ард түмэн болвол би одоо нэг л энийг би хэлийг бодоод өгдөг. Монголын бөө та шашингууд те лам нар үлжмөрч зурхаач те энэ хүмүүсүүдэд би өөртөө ч бас хэлж байгаа шүү дээ.
Даваасанбуу чи нэг айхтар хүчтэй чадaltaй болоод тэр дорж лам ч юм уу пүрвч лам уу тэр зурхаа ч нь та хэд үнэхээр мэрэгэн түргэн болоод хүчтэй болохоо чинь ард түмэн та нар дээр ирээд байгаа юм биш ээ. Ирээд байгаа шалтгаан нь шүү дээ. Ард түмний зовлон их зүдгүүр их учраас нэгт ирж байгаа. Хоёрд Монголын ард түмэн үнэхээр сайхан сэтгэлтэй, тэнгэрлэг, шашинлаг хүмүүсүүд очиж та нар очиж байгаа юм. Ингээд заримуд дээр нь хохирч болоод заримуд дээр нь очиод авралыг авч байгаамаа. Тэгэхээр дор бүрнээ бас бодоорой тий. Би ч бас өөртөө хэлдэг. Даваасанбуу чамд бол ямар ч хүч байхгүй. Надад бол яг үндэ ямар ч хүч байхгүй. Хувилгаа хүн хувьдээ шийдвүүс нэг өгөөд шүү дээ. Хувилгааны цааталт байгаа тэр бурхан шүтэн хүчтэй. Бөө хүний цаана онгод тэнгэр хүчтэй. Тэгэхэд өнөөдөр бөөнч вэ ламч вэ өөрөө тэр хүчийг гаргаад байгаа юм шиг. Өөрөө ингээ өөрийгөө өргөмжлөөл сентименти одоо юу вэ? Их багш юу гэдэг те хувилгаа ингээд өргөмжлүүлээд ингээд өөрийгөө өөдөн татаал тэгэл одоо хуруундаа алтан бөгж юу вэ? Үнтэй цайтай мэргэлээл хүмүүсүүдийг мөргүүлээ сүгдүүлээ зодож нүдэл ингээд дарамтлал айлгаж хичээгээл үгүй шүү дээ. Ямар хүч байхгүй шүү дээ. Тэр бүүж байл амч. Тэр бүүл амыг хүчтэй болгож байгаа тэр бурхан шүтээ, онгон сахус тэр зүйл хүчтэй болгож байгаа шүү дээ. Одоо өнөөдөр би Даваасанбуу гэж хүн байна. Монгол улс одоо энэ суухад Монгол улсын иргэн Даваасанбуу. Тэ? Одоо хойлоо утнагараа л тэр шүү дээ. Би зайран байна, мөрөгцгөө, аль үс өвдцгөө, би товлгаан байна, зүгд ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас одоо олон түмний төлөө бас л бие чилээж сэтгэлээ шалгаж байгаа энэ одоо хүмүүсүүдтэй л одоо хандж хэлэхэд юу нь бол юу үнэ энэ л үнэн байна та. Би өөртөө ч хэлдэг. Даваасанбуу чи яаж явснаа мартахгүй шүү. Чи хэн байлаа? Чи хэний хүчинд ингэж байгаа байлаа? Би тэнгэрийн хүчинд ингэж байгаа гэж. Өөрөөр хэлдэг дээ. За баярлалаа танд. Бас хэсэгэн цаг хугацаанд хүн байхын тухайд, үнэн байхын тухайд бас хэрэгтэй зөвлөгөө үзэгчд маань хүргэсэн танд маш их баярлалаа. Тэгээд таны их хүлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За чамд гэсэн бас ажлын одоо амжилт хүсье өрөөё. Тэгээд эрүүл сарвал урт настай удаан жаргалтай л байгаарай дүмэн. Тэгээд өшөө сайн сайхныг үзээрэй гэж одоо дүүтэй өрөөё доо. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ хөглөө нэвтрүүлгийн удаагийн дугаарт зарим Даваасанбуу оролцож олон сайхан үнэтэй зөвлөгөөг та бүхэндээ хүргэсэн гэж бодож байна. Дараагийн дугаараараа эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.